Итгэмээргүй гэхдээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бурхан байдаг гэдэг нь итгэмээргүй маа. Эсвэл бурхан байгаад хүмүүсийн амьдралыг өөрчилдөг гэдэг нь бас итгэмээргүй маа. Гэхдээ үнэн үү? Мэдээж энэ талаар өөрчлөгдсөн хүмүүс өөрсдөө л юм ярина. Тэм учраас өнөөдрийн нэвтрүүлэг маань нэгэн Христ итгэгч эрхмийг ураад тэгээд таны амьдрал өөрчлөгдсөн гэдэг яг үнэн үү? Таны хувьд бурхан байгаа гэдэг нь итгэмээргүй юм. Гэхдээ яг үнэн үү гэдэг талаар асуухаар нэгэн сайхан зочныг урьж авчирсан байна. Ингээд тавхны өмнө энгийн нэгэн Христ итгэгч Ност инх тавих хүрэлцэн ирсэн байна. За танд энэ оройн мэндийг хүргэе. Оройн мэнд хүргэе. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн маань сэдэв бол та Христэд итгэдэг нь таны амьдралыг бас Христ өөрчилсөн итгэмээргүй маа гэсэн сэдэв байгаа. Ер нь бол хүн болгоо өөрчлөгдсөн, би бол ингэсэн тэгсэн гэж ярьж болно те. Гэхдээ хүмүүс бас ингэ жоохон итгэмээргүй маа та ингэн гэж байхгүй дэ гэж бодоод байна. Та харин өөрөө яг энэ бүхний талаар ярихаар энд сууж байгаа. Тэгэхээр хоёулагийн ярих зүйл гэх юм бол ер нь бол та яагаад Есүст итгэсэн бэ? Есүс Христэд итгэсэн чи яг үнэхээр таны амьдралд ажилласан уу? Үнэхээр таны амьдралыг өөрчилсөн үү гэдэг талаар л ярих юм байгаа. Тэгэхээр хоёулаа юун түрүүнд нэг асуултаас эхлэе л да. Та яагаад Есүс Христэд итгэх болов? За би яг одоогийн нөхцөл байдал, одоогийн яг энэ цаг хугацаанд дээрж эргээд харахаар энэ ерөөсөө тийм нэг төлөвлөгөө байсан юм уу л гэж харддаг юм. За. Тийм. Зүгээр тухайн үедээ бол миний найз одоо энэ Нармантах, дундын Нармантах гэж байлаа. Тухайн үед одоо дундын Нармантах, одоо бол пастор. За пастор юм байна шүү дээ, тийм. 94 онд бид нар бүгдээрээ суллагддаг юм. Дөрүүлээ. Шорон төрөгжсөн гэсэн үг үү? Тий. Дөрвөн найз суллагдахгүй юу? За. За тэгээд нараа маань нөх удаагүй бас ахаад асуудал тариад алга болчихсон. Бид нар хоорондоо за нөгөө Нармантагч одоо иргэд явлаа та. Бабу цад орчлоо та тий. За энэ одоо л ингээд хааны юу мэдэгдэхгүй. Буцаад орцолцтой энэ орлоо гэдэл. Тэр үед чи бид нар бас дарахны цагдаагийн анхаарлыг төвд байлаа л дээ. Тэгээ одоо орно гэл хоорондоо яриад. Тэгээд байжс 95 онд гинт гараад ирдэг. Нөгөө асуудал юу болов гэдгсэн. За тэр асуудал яг зүгээр гэл. Гайхаал. Тэгээд байжснаа гинтгэл нүг шал өөр. Одоо бид нар юм нэг сонин гинттэй амьдралаар амьдраад байна. Айгуу мохоо гим нүгэлтэй амьдарч байна. Тэг өдөр тутам хийж байгаа тэр гим нүглийг чи бид нар амьдралынхаа хэвшил болгоцсон энгийн амьдрал гэж ойлгоцсон явж байгаа шүү дээ. Гайхаад би над яг юу яриад байна. Гинт тэгээд яриад унсан байх нь шүү дээ. Тэг гинтэлтэйгээ яриад байхгүй юу? Тэгээд бид нар ингээд хараад ер нь юм яриаггүй дээ. Тэг явсныхан дараа ер нь бол гол дүрдэн тоглоод шоолсон хүн би л дээ. Манай хинтэд зодолтоо тэр тархитлахоонтой гимтэл авчихсан. Бичлэгээр очиж зодолтоод нь гимтэл авчихсан гинэ. Мэдрэл утгалчих гэдэг. За тэгээд тухайн үед ч яах. Монголын бардам байсан Нармантахын хэлсэн үгийг дүгнэж цэгнэх тийм ямар ч сөхөө завдал байхгүй. Тэр хийдэг, барьдаг тэр ерөөсөө тэр хэвийн болцсон амьдралаар л амьдраа явжсэн. 96 он болтгий. За. 96 онд би нэг найзанд ороод миний багын найзаа бас. Эхнэрээс нь гоохгүй. За би найзтайгаа гараад нэг пив уучдээ. За асуудалд оруу гээл тэгсэн. Үгүй юу гэж тэгэл. Гараал номбар гэд байлаа. Тэгээ номбарнд яваа орсон чинь нэг залуу дээдлийн. Залуу бүжиглж идэг байхгүй юу? Тэгснэ бүжиглээ гэдэг. Нөгөө бид нар бүжиглдэг төрлийн хүн биш гэдэг. Байн татчангаагаад л тэгээд ахаар би жоохон юугүй хэлчихсэн нөхөрт. Чи өөрөө зүгээр салхилдаг мөрөөрөө салхил гээл. Тухайн үеийн л омголон зан. Тэгсэн чи намаа бариад тавсан. Ерөөсөл ганц мөргсөн би тэрийг. Тэгэл цусны жил бол гараад явсан. Тэгээ битээр гарч явал бүр сарын дараа тэгэл цэрэг цагтаа болвол. Гэхдээ хамгийн сонин нь цагдаад мэдэгдсэн гэсэн үг байна шүү. Цагдаад мэдэгдсэн тийм өргөдлөгч гэсэн. Тэгээд хамгийн сонин намайг зогсон гэхгүй нөгөө найз юм зогсон гэдэг. Ингээд энэ хэрэгчийн бүр ингээд сунжираад зааварахгүй юу.
Та болохоор би зөксөн Гэхдээ би ингээд над чи мөргөхөөр нухтуулж мөргөөд би ингээд ийм болсон шүү дээ. Гэдэг тэнд гэрчнэр байгаа дээ. Тэгэд яг нөгөө тухайн үед хүмүүс чинь нэг жоохон нөгөө амьдрал бас арай гайгүй болоод хөрөнгөтэй хүмүүс гарч ирсэн. Манай найз нэг жоохон чинэлэг айлын хүргэн болцсон байсан байхгүй. Асуудал нь мөнгөнд л байсан юм билээ л дээ. Энэ инхтэй юм шиг энэ зогсон гэл. За ингээд энэ хэрэг асуудал ерөөсө шийдэгдэхгүй. Басигээл мөрдөнд хорно, буцаагаал гаргана. Басигээл хорно, буцаагаал гаргана. Эсвэл залхад яваад өгсөн. Зогтаад гэж юу? Тийм үрлээтэй юм байна гэдэг. За ингээд 99 он боллоо. 98 онд нөгөө зориг асан үхээд л тэ алуулаад л бат оюуна нэртэй хүн болгоныг хориод л буу юм боллоо. Тэгээ би тэр үзүү хараад мод хийгээд модны 8 ч одоо яг жинхэнэ цэцгэлж хийсэн шүү дээ бас. Мөнгө хийгээл яг. За ингээл тэгээ сүлдээ Эрдэнэт орлоо. Тэгсэн чинь дархан малын төлөөлөгч Ахмад бас алуулчлаа гэл сураг сонсогдож. Тэгэл нэг 2-3 хоногийн дараа дархаа орлоо. Тим яриа гарсны дараа. За тэгэл гинтхэн цагдаа хайгаад ингээл манад ихч мэгч тэгэл. Тэгээ нэг Улаанбаатар орчоод буцаад Эрдэнэт ороод тэгсэн жил намайг ерөөс ингээл цагдаа хайгаад байгаа нь тэр манай хамаатнуудаар яваад байгаа нь хилээд байгаа хөөхгүй зөрөөл яваад хайгаад. Тэгээ би бодно ч. За энэ одоо яг л нэг те нөгөө тэр үед чинь тийм байсан шүү дээ. Хэрэг нь үйл эзэн болддог гэж үг байлаа. Үзэгний хошоо хаашаа ховзээ тийшээ гэдэг үгч байл. Хай. Тэ. Одоо нэг үзэмжийн юм тогтчих вэ гэж бодсон байх нь шүү дээ. Байлгүй л явах тэр чинь байна шүү дээ. Тэгээд би бодохгүй юм те. Би группт орсон. Группт орсон. Би 98 онд 97 онд анх нойр гүдлээс болол энэ шараад нэг 3 дугаар засагт хэвтэл 3 сар хэвтэл дархны сэтгэл мэдрэлийн болон бас 3-4 сар хэвтсэн баг. Тэгээ 98 онд группт орчих жоох байхгүй. Жилийн дараа намайг тэгэл цагдаа гинтэй хагаал 8 дугаар ангийн монтажийг барьчих явж байна. Тэгэхээр би эн чин процесс яаж явагдгийг мэддэг хүүхд байгаасаа л тэгэл алдаад оноод л эрүүгийнх яаж ажилдгийг би бас мэднэ. Тэрийг мэддэг учраас за энэ тодорхой. Тэгээ хүү манд өнгөж 3 настай 99 он гэдэг чинь. Сэтгэл санаа бол зүгээр шалаар. Яана гэл удаа явчихсан шүү дээ, тэ. Үгүй мэдээж тэр чинь зүгээр нөгөө нэг омголон бард өнөхөр байхгүй шүү дээ. Тэр үед чинь буудан тавил. Цаазаар авах ялтай байсан шүү дээ. 99 он гэдэг чинь. Энд чинь 2000 онд өөрчлөгдсөн баха. Зөв. Тэ. Энэ хууль. Тэгэд сэтгэл санаа шалаар. Тэгээ нар манд хурд нөгөө 95 онд гимт амьдралаа өрхий бурхан гэл ингээ ярьжсэн тий. Гэтэл намайг Эрдэнэт очиход манай ээжийн дүүгийн эхнэр нь тэгээ миний ээж ус Эрдэнэт байсан байхгүй. Би энэ муу хавдар болцсон. Тэгээ миний хүү одоо бурхан дээр очихгээл. Тэгээ би тоохгүй л яваадсэн. Гэхдээ сэтгэл санаа бүр ингээд шалан дээр унахад хүн өөрөө ирэхгүй аварлаач эхэлт юм бил. Яг л юу болох гээд юм. Нэг л эвгүй юм болох гээд байна тий. Яавал зүгээр үгүй. Нөгөө гарцгүй болон ташигдна гэдэг чинь яг энэ багхгүй юу. Гэтэл үнэхээр бурхан байт юм бол над туслаач. Туслана гэл. Тэгэл нөгөө омголон бардам нөхөр хамгийн гол нь биний хүү эн чинь 3 настай байж байгаа шүү дээ. Ингээд амьдрал үзэхгүй одоо баг сэтгэлээрээ бол өчнөө жилийн ял авцсан. Тэр тохон бат тохон ямарч зөрүүдэх сэтгэлгүй тохон шүү дээ гэд. Бодцсон. Өөртөө итгүүлцтэй бүр. Тэгэл Христийн чуулган гэдэг сүм байсан Эрдэнэтэд. За. Тэгэл орлоодоо үнэхээр арч байгаа алдаад гутраад л орж байгаа. Орсон чинь одгэрл гэдэг пастор. Бардамнал ба гутрал гэдэг сургаал зооч яахгүй. Хүүхстэй яг надад хэлээд байгаа юм шиг. За би бардам байхдаа ямар байсан
бусдыг үгүйсгэн, өөрийн тэнэг бүдүүлэг үзэл бодлоо бусдад хүчээр тулгана. Бүр ерөөсөө яг бардам л. Гутрахаараа хүн яадаг бол яг одоо миний байгаа байтал. Тэгээд бүр хөлс бас гойж бол. Хүн болгон над руу хараад байгаа юм шиг болов. Тэгэл нүдний булгангаараа ингээл хүн амтнаар харсан ч үгүй, над руу харсан ч сургаалаа сонсвол. Тэгэл би энд нэг юм байна да гэд итгэл гардаг байхгүй. Тэгээд нэг юм магтан дууны нэг юм одоо цуглаан болж ийн гэд. Тэр Эрдэнэтийн хороодлын булагт болж ийн гэхээр энэ бас л нөгөө нэг те бас эн чин асуудлаас гарах гээд аврал хайгаа явж байгаа хүн тэр магтан дүүнийхэн цуглаанд очие гэд. Үеэл дүүгээд агуулгад очлоо доо. За. Тэгээд яг зүгээр тэнд бол хүмүүс яг залбираад л магтан дууны тухай дуу ярилццаагаал дуулаад л тэгээ үжсэн чинь Тоги гэж нэг эмэгтэй байсан. Невлав гэдэг нэг залуу хоёр. Хоёулаа ахлагч нар. Тэр хоёр үрж ирэл. Чиний төлөө залбирч өгмөр байна гэдэхгүй юу? Тэгэхээр нөгөө аврал хайж байгаа хүн чинь Тэг. Өрөөлөхгүй хүлээж авна шүү дээ. Нөгөө бардам зонч байхгүй болцсон. Тэгэл залбирсан тэр гараатай байл. Тэгэл би ч одоо яг үнэхээр одоо бурхан гэж юу ч үүдгийг мэдэхгүй тий. Тэгэл яг бие сул тавиал тий. Үнэхээр та байдаг юм бол надад туслаач. Би тийлдүү ханга хэрэг хийгээгүй. Тэр хүнийг би цогсоо гимтээсээ үний имийн илдүү ханга хэрэг бити тахооч надад. Тэр чинь үнэхээр намайг тав байдаг юм бол та ингээд авраач тий. Тэгээ би дотор ингээд залбираал үйдсэн тэр хоёр эрэгтэй эмэгтэй хоёр ахлагч ингээд миний гар дээр толгой дээр мөрөн дээр гараа тавиулж залбирцгааж байгаа байхгүй. Тэгэн чинь юу нөгөө уулах муулах гэдэг юм бол бүр мартагдсан зүйл байсан шүү дээ. Миний хувьд бол. Тэгсэн жил ингээд нүднээс нөлөөс гойж эхэлж байгаа байхгүй. Тэгэл ингээд хоолоо зангирал. Эндээс ингээд нэг юм бүглэр таглах гэж байгаа юм ингээд бүр хоолоо зангирал. Тэгэл би ингээд хүмүүсийг хараад жоохон ичээ санаа зовоол өөлөх үедээ гэл бас бардам л байна шүү дээ. Тэр чинь нэрлэхээ л дээ. Тэгэл байж байгаа л нэг бид сат тавил цурхраал үйлж байгаа байхгүй зүгээр л тэр юу хүн амт юм та. Өөрийгөө бариаг. Дөө тэр нөгөө цуглаа моглон дууссан. Тэгээд нөгөө үеэлдүүтгээ гэрлүүн харахтаа зандаа хуулаад явж байгаа байхгүй. Яагаад байсан да? Тэрийг би одоо би бодоход над дээр бурхан яг ажиллаа хийсэн. Ариун сүнс ажиллаа хийсэн гэж би боддог. Яг одоо бол. Тэгээд маргааш нь одоо наг захынд орж байгаа байхгүй. Тэгсэн чи хүй чамтад өнгөсөө хүн зөрөөгүй юу гэж. Урд нь чинь би үеэлэгчэндээ очиод байж байгаа хаалга тогшоод томшка онголгоод орчин эсвэл орон доогор нүг орчдөг гэсэн нуугдаад байгаа байхгүй. Төгшөрт аяйгуу төгшөртэй. Сэцүү шүү те. Тийм байх юм бол. Аяйгуу төгшөртэй тийм биш. Тэгээд би тэгж уулсныхаа дараа маргааш намайг ороход хүй дүнгэсээ чамтай хоёр хүн зөрөөгүй гээгүй энэ төмрө гадаа тамхиж яхад би цагчл орж ирлээ. Тамхаа бүлэвчиг чид орж ирлээ. Тэгээд би орж ирээ шууд унтаад өгч байгаа байхгүй. Юун тэр хүн амт ерөөс хамаагүй болцсон. Айхаа байсан. Мэдгүй. Ерөөс зүгээр нэг тийм тайван болцсон. Тэгээд ингээл гараал гудамжаар алхаж яхад хүмүүс ингээл гарч ирэл балкон дээр ингээл бурхны тухай яриад магтаал дуулаад байгаа юм шиг болов. Хоёр хүн хэрэлдэж ивэл болчихосоо гэж бодлоо. Нэг л их сайхан юм бодож мадалуу. Тийм. Тэгээд нэг л тайван болц. Бүр ингэ цаанаас. Тэгэл ингээл нөгөө цуглаана алгасахгүй явна. Очоод залбираад ингээд л байж байна. За ер нь бол бурхан тандаа залбирлаа тий. Бурхан байдаг гэдэгт итгэлээ тий.
усан баталгаа хийлгэлээ. За одоо бурхан байд юм чи намайг аварцсан. Одоо ингээл би яг бурханы хүүхэд бол ингээл явж. Айгүй мухан дурсан да харин тэгэхэд бас. Тэгсэн чи юу болов? Шавын дамжаад өгсөхгүй л тэгээд нэг дадлага хийдэг байхгүй юу? Шавын дамжаа. Тэ. Библи. Цуглааны сургалт байх нь шүү дээ. Сургалт тий. Тэгээд нэг дадлага хийхээр болоод нэг булганы ингэтэд очиод нэг айлын нэг бууц муу цэвэрлэл байж хахад. Одоо өөрөөр хэлбэл би андуурл явагдаж шít миний дотор тий. Тэгээд андуурл явагдаад л баяалын малын бас цэвэрлэх гэж одоо ирсэн юм гэл яг ингэж л ихэлсэн байхгүй. Бардамнал эхэлсэн гэсэн үг. Бардамнал эхэлж шít одоо андуурл явагдаад залбирал холдоол өөрөө тайвшрал авчихаар. Тэгэл бөлүүлгээл шууд эрдэнэт ороод эрдэнэтээс тэгэл дарханд ирээл дарханд найзуудтай бурхны тухай ярьж байгаа л тэгэл нэг баах 10 эдийн жил арх тавьчихсан ууж яхаар хамгийн сүлд нэг шлэр хүлдэхээр гинт бурхны тухай ярьж ирсэн нь аль наадах чи би уучигээд тэгээд угаал. За ингээд л уналтууд ихэлсэн дээ. Тэрнээс хойш миний бодож байгаа зүйл хэцүү зүйл зөндөл болж исэн. Бодож исэн зүйл мань юу гэхээр одоо намайг бурхан уучлах гэж юу хэдий бурхан байгаа гэдгийг өсөлдөхгүй мэддэг. Тэгээд нэг сайхан итгэсэн чи одоо итгэлийг алдчихлаа гэж бодсон уу? Итгэлийг алдчих. Одоо нөгөө эргээд яаж нөгөө ямар нүрээрээ очих вэ? Ямар нүрээрээ бурхан руу харах юм би харах бүр залбирах ч. За тэгээд уналтууд гэсэн за амарт алт гарч ирсэн. 3 удаа хүн алхах шахлаа, 2 удаа өөрөө өгөхөж шахлаа. Алтнаас болж алт булаацалт. Булаацалдах ч байгуу дээ архил байгаа шүү дээ. Тэнд нэг хүнтэй зодолдоод алт малт булаацалтах шаардлага шалтгаан ч байхгүй л дээ. Зүгээр ер нь архил угаал зодолдоод одоо хаанхын хим тэр юус хамгүй. Тэр юус ингээл юус энэ тентхээ аймаг сумдуудаас ирсэн хүмүүс ингээл уучран хөл толгой нь мэддэхгүй юм байдаг шүү дээ. Заамарч. Тэгж байгаа шээснээс үг тастаа идэх байхгүй. Судалдаж байгаад. Намайг нүдэ давж дийл хотвол уур харуу шидчихсэн юм бэл. Тэгээд булганы бүрэг ханга имлэг ороод катетер тавиулах гэсэн чинь катетер нь ордог. Эрдэнэт дээр очиж катетер тавьж болдог. Би баг 24 цаг бийцсэн. За одоо наад жишээс нь биеэр нь тарлаа шүү гэл. Сандраад пункцийн нэгэл давсгнаас ингээд 20 грамм шипризер шээснэд авч байгаа байхгүй. Тоолол аваад. Тэгээд давсаг сууларсан чи айгуу гоё болж байгаа байхгүй. Дайга шингийн юм очдог. Тэгээд нөгөө хуучин 36 дугаар маягт гэж байсан. Сүүл 13 болоод 13 яамаа болоод тий. Тэгээд энэ нэгдүгээр имлэг рүү явах болж байгаа. Тэгээд нэгдүгээр имлэгт ирсэн чинь үзүүлсэн чинь ундаа учид ороод ирэхгүй. Тэгээ ундаа учид ороод ирсэн чинь нэг бууны замаг шиг маргаж ирээд дэше харуулж хөвтөлж цоолоод оронд нь гуурч идчих واخгүй. За наад чи ингэ сорвжод идэгсний дараа 3-4 сарын дараа хагалгаанд орноо гэд. Тэн гуйнд нэг уут углж өгөөд. Катетер гэсэн үг шүү дээ тий. Уут углж өгөө давсгнаас гарсан юу тий ингэ шээсээ хөрөмтлөх. Тэгээд нөгөө тэнд каранттай тэр. Тэгсэн чи цорхоо уутаа арчиж. Тээгүүр тий нөгөө хөтлөө ундаа утсан. Одоо энэ 2 шил ундаа утсан чинь бүр ингэ давсгын чинэрчсэн чи тэр уутан дүүрнэ шүү дээ. Нэгдүгээр имлэгийн коридороор ингэ шээсээ гоожлол явж ирсэн шүү дээ. Тэгэл ядж яхад нөгөө үйлчлэгч нь 0 юу ачдаг. Би имлэг твтэн гэд бодоод очсон. Азар нөгөө солих хувцастай очсон. Цэрэг цагдаа бас хайж идэг. Нөгөө хэрэг дуусаагүй. Явж л байсан. Явж л энэ чинь 5 жил дараа нэг юм шийдэгдсэн. Тэгээд миний дүү хитэд нэг өрөө байр авчихсан байсан байхгүй дөршин дүү минь. Тэрийг цэрэг цагдаа ч мэдхгүй. Тэгэл ерөөсөө дүүгиндээ галзуухныхын уртлын баарны урталт нэг гудас дэвсээд тэгэл залбирсан би үнэхээр дахиад манай дарханд ч 2 ч 3 ах нар байлаа шүү дээ. Одоо хоёул нэг нь лавд бас одоо нэг нь
бас байхгүй гэсэн баха. Мм. За би одоо яг тийм болж байгаа юм байна гэдэг. Тэгээ хажуугаар нь нөгөө морфиныг ус тарина, морфин тарина. Өвчин намдагч. Тэгээгүй тэрэнд чи бүр дасал болчих штэ 96 оноос хойш хэрэглээд л замар маамар явахдаа би чи бөөнөр наваа. Тэр үчи юм задгаа. Нэг төрлийн хар тамхи өсд. 75% ил хар тамхи л гэдэг юм байх ч л. Тэгээ тэрэндээ бүр амтсцсан. Бүр ингээ хамааралтай болчихгүй 4 жил хийн гэдэг чинь тэр богино хугацаа биш шүү дээ. Тийм шүү дээ. Бүр донтолтын хэмжээнд. Үгүй юу ярьж байгаа юм те. Тэгээд би яг залбирсан. Үнтэй те одоо би энэ морфинийг чай. Та намайг идгэж өгөөч бурхан минь. Та намайг уучлаарч гэдэг. Тэгээд яг бүр үнэхээр бас нэг юм тохироо бүрддэг юм уу энэ төвлөвлөгөө байдаг л гэж би боддог. Бас л нөгөө нар мандах. Нөгөө нэг найз нь дүүгийн хөрш байранд. Тэгээд залбирч өгөөл. За би өөрөө тэгэл ороод тэгсэн манай нар мандахын дүү эмхтэй. Цэнгэл магчсэн. Тэр эрдэнэ төр нөгөө гуурсны идэлчнэ. Айгуу мохоо өвдөн. А би тэр нөгөө уут мутыг аваа ицсэн. Үсний боодог иржэнээр ингээд нөгөө юуг нь чагталцсан. Тэгээд нөгөө давсган дүүрхэр тэрийгээрээ гойжулчаал. Хэцүү байсан. Гуурс ингээл идэлч хөрч өвдөн штэ тэр чинь. Тэрийг солихын шаардлагатай. Дархны эмнэлэг дээр очихлохгүй. Бариад төрчих гэдэг. Тэгэл эрдэнэт явж эрдэнэт чад гуурсаа солиулаад айтайхан болоод өрөвсөл дамдаах тариамаараа хийлгээл одоо бат төвшин гэд юмч байгаа. Одоо байт юм уу байдаг хүмүүс үлд ямаамд л багтсан. Тэгэл нэг өдөр тэр эмнэлэгт гуурсаа солиулчихад гараад ирсэн чинь манай нөгөө ээжийн дүүгийнх нь ихнэр ихтэй чамаг энэ гадаадын хоёр хүн хотод эмнэлэгт хэвтүүлэх гээд тэг хүлээж шít. Гадаад яваа юм. Тэгэхээр би гайхаад юм гадаад надад. Тэгэл хот руу яв гэхээр нь гэлс дархнаар дайраад хүүдийгүүрээ хальт орвол тэгэл эрдэнэт юу дарах явж байгаа байхгүй. Хот явж байгаа нэг өнөрлчээл. Тэгэл хот явж байгаа байхгүй. Тэгэл хотод ирсэн чинь Сүү Яншик гээд ихнэр нөхөр хоёр хоёлоо ийм сайн мэдээ тараадаг солонгос хоёр хүн байж байгаа байхгүй. Чамд гадаад паспорт байна уу гэдэг байсан надад. Тэгэл цавж байгаа тийм гадаад паспорт нь. Тэгээд энэ манай Монголд ингээд хагалчихна гэсэн шүү дээ гэсэн Монгол найдваргүй санагтаад байна. Чи солонгос үгүй надад тийм мөнгөч байхгүй юу ч байхгүй шүү дээ гэдгсэн чи. Мөнгө төгрөх хамаагүй гэдэг. Тэгэл цавж байгаа паспортон дээр виз дарж өгөө солонгос явал солонгосын виз дарсан юм тий. Солонгосын виз дарж байгаа байхгүй юу? Хэдэн онд? 30 оногийн 2000 онд шүү. 2000. Тэр үчи виз гарах нь бол нэлээд хэцүү байсан. Тэгээ цагаан паспортон дээр үү? Бүр ямар ч ийш тийшээ гарсан түүхгүй. Түүхгүй зөв зүгээр цагаан паспорт. Эрхэлсэн ажил байхгүй. Баггүй. Группт. Тэр групптэй гэдгийг судалсан ч юм уу бөөмд одооныхтай адилхан тим нэг товч дараад бүх мэдээлэл гарч ирдэг үе бол байхгүй шүү дээ тийм ээ. Заавал архив угаж цаасаараа бүх хүчгөрөнтө бүрдүүлж явж байгаа тийм лав нэхээгүй. Тэгсэн чинь тэр сүү ихчийн тэр юу юм бэ лээ? Дүү нь хувийн эмнэлэгтэй. Жижиг Гуанжу гинүү. Би ер нь тэр эмнэлгээс гараагүй шүү дээ ер нь. Тэгтээ хагалгагийн тэр суун гэдэг том хоттой явж хийсэн. Тэгээд сарын визтэй явж байгаа юм. Очоод хагалгаанд орчих юм. Тэгтээ яг миний хөвтөжсэн эмнэлэгт нэг манай нутгийн нэг ихч байсан баг 3 тайруулсан. Тэнд хуруу залгадаг эмнэлэг. 2000 он солонгосчууд хуруу залгаж ирсэн гэж боддоо. Пай. Ингээд тасарсан хуруундаг нь шүү дээ. Ингээд төмөр хийгээд шүрмс судснуудын бүгдийн залгаад ингээд төмөр хийгээд ингээд ийм гипсийн юм дээр ингээд байлгачт юм бэл. Эсвэл хугацаанд. Тэгээд дараа нь ингээд өвчөөд энэ рүү нэг ингээд давхар ойчдөг юм бэл. Тэг ингээд байж байна. Тэгж үж гарч ирээд тэрийг ингээд гаргаж ирээд зүгээр. За. 2000 он тийм биш шүү дээ. Тэгэхэд тэнд манай дархны нэг ихч байсан. Тэрэн дээр монголчууд ирнэ. Тэгээ одоо энд ингээд хаглаанд орцсон юм чинь одоо бултаад энд ажил хийгээч.
Одоо сайхан идэхэд авчлаа тий. Тэнд очингуудаа тэгээд та одоо шээснийхэн сүвийг залгуулсан. холбуулад Нөгөө суулгав. давсгны гуурсыг аваа идсэн. Эрүүл болж гин гэсэн үг шүү Тий. дээ. Яг нөгөө парны өмнө сууж байгаа залбирал нь одоо биелжлээ гэж та бодсон уу? Гүйгүй би яг тухайн үедээ заяа би яг тэрийг нэг ер нь одоо би бодоход тий тухайн үед би ойлгосон үгүйгээ би одоо бол яг үндэ санахгүй байна. Би уг нь юм санаад идэв. Одоо бодоход хүний нэг үг өгдөг шүү дээ Библиэлд тийм ээ. Зөвхт хүний шаргуу залбирлын хариу заавал авна гэж байдаг үст. Зөвхт хүн гэж юу гэдэг? Энэ дэлхий дээр үзээд үгүйч байхгүй шүү дээ. Ямар хүн зөвхт байдаг юм? Гимш. Чин сэтгэлээс зүрхнээсээ гимшсэн хүн одоо зөвхт болж байна тийм ээ. Бурхны нүдэнд. Тий. Тэгээ би үнэхээр гимшиж байгаа. Зүрхнээсээ гимшиж байгаа. Ягаад гэвэл би тэнд шалан дээгүүр биеийн чөвд сэтгэлийн чөвд хэвтцсэн шүү дээ би. Юу нь тэр нөгөө Бардам зам. бардам умгалан тэр байхгүй шүү дээ хүн чинь тийм л байдаг шүү дээ ер нь. Нөхцөл байдлаас шалтгаалал унжусаал тэр үед бол бүр шалдаа буцсан байсан байна. Шалдаа бууж би шалдаа буужсэн залуучдыг бас зөндөөж харж байсан. Хүн ер нь тийм л байдаг. Нэг их бардамнаад одоо ч би ер нь бол хин нэгнээс ямар нэгэн байдлаараа би нэг илүү мэлүү гэж ерөөсө боддог. Тэгээд одоо би бодоход зөвхт хүний шаргуу залбирлын хариу заавал авна гэдэг. Энэ миний амьдрал дээр маш олон удаа тохиолдсон зүйл л дээ. За тэгээд та Солонгос сайхан идэгчлээ. За тэгвэл би одоо ингээд дараа би Монголдо буцаж ирээд шоронд орох уу? Эсвэл би Солонгост үлдээд зүхтагаад мөнгө хийгээд ажил хийгээд явах уу? Сонголтын дээр тулж штэ тий. Гэтэл би намайг идгэж өгсөн хүмүүсийнхаа нүүрлээ ус цацчаад би тэ зүхтаад мөнгөний хойноос гүүх үү? Эсвэл зүгээр сайхан хүмүүстэй баярлалаа гэж хэлчихэд ирээ шоронд орох уу? Сонголт байгаа ч надаа. За боли. Ирсэн нутаг үтсэ шоронд орно л үсттэй. Тэгээд ирсэн. Тэгээд ирээд ер нь төтгөлзүүлээд хөө хэлцэх хугацаа гэдэг чинь 5 жил болчихсон ирэх гэж дуусах гэжсэн байхгүй. Тэр үед та тэгээ буцаж очиод байцаагцсан байна. Тэгээд буцаж ирээд тэгээд би зүгээр л эрүүлжүүлэхэд оронгууд намайг чинь нэг хэрэгтэй байх шүү. Тэгэл нөгөө бүр яг хаагдчихсан эргийг бүр цепний оруулаад сухчаа гаргаж ирээд энэ байна гэснэ. За энэ асуудал нь шүү. Энэ дээр нь одоо за мөрдөнд ор гэдэг. Тэгэл мөрдөнд байж байгаа нэг ганц жил аваад ашгүй нөгөө нэг мөн айзгаа хамаагүй болгож аваал. Тэр хооронд нөгөө нэг мөргсөн те. Тий би мөргсөн баггүй тэр чи би мөргсөн. Гэхдээ тэгээд тэр хэрэг ингээ бүр төтгөлзүүлэхгээ байж хахт нь нөгөө офицер цагдаагийн офицер гаргаад ирж байгаа байхгүй. Сөхөж гаргаж ирээд хөөлцөх хугацаа дуусчихсан хэргийг. Тэгээд нэг юм ганц жил яал аваад тэгээд нэг юм 3 сар суугаад тэгээд нэг дуусчихсан. Тэгэхээр нэг юм бас сонирхолтой байна л да. Та Солонгост тэгээд цаашаа явахгүйгээр Монголд буцаад ирсэн гэж байна шүү дээ. Тий. Тэр үед та яг ингээд ер нь Христэд итгэсэн байсан учраас за би ер нь ингээд сайн хүн болох хэрэгтэй гэдээ ирсэн гэсэн үг үү? Биш ээ. Сайн хүн болох гээд биш. Зүгээр ер нь бол араа итгэхэд хэцүү зүйл байдаг. Энэ амьдрал дээр одоо яг яри заяа. Миний дотроос хүч энэ буруу шүү. Буруу шүү гэсэн буруутгал явагдаад байсан байхгүй юу? Зогтож болохгүй шүү гэдэг. Урдны инхтэй хүн байсан бол зогтно. Юу тэр Солонгосын имлэгийн хүн мөн юу намаа имжилж өгсөн хүн мөн би яваад өгнө. Боломж олж байгаа юм чинь гэл. Тий. Боломж штэ. Боломжлог чарна штэ. Өдөр тутам хийдэг гим нүглээ гимтэй тэр одоо тэр хүн амтан гомдоодаг зоддог нүддэг байсан амьдралаа хэвийн үзэгдэл мэт боддог байсан хүмүүс чинь миний дотроос мөс чанар гэдэг юмтай болчихсон юм уу? Одоо би энийг би одоо бодоход ариун сонс. Би ингэж боддог. Одоо яг ингэ харахаар. Түүнээс биш би буцаж ирээ сэтгэлээрээ гүйжээрээ шоронд бүгд ороод ахаар биш. Байгаагүй л. Тэр байтугай 4 жил 5 жил зүхтэж явсан. Явсан хүн тий. Тэгэл яг ирээд л би тэгэл дархан мархан ороод тэнд байж байгаа нэг ирүүлжүүлэхдэггүй юу. Тэгэхээр хаагдчихсан байгаа ч бүр
зүтгэлзүүлээд эн чинь хуулиараа хуулицах хугацаанд 5 жилийн дотор дуусах байхгүй юу? Тэр чинь анх бүр хүнд гэмтлэр гараад тэгээд танхаа 239-2 91 гээд ийм хүнд биш зүйлэнтэй. Сүүлдээ явцын дунд нөгөө нөхөр бас нүдэ урд нь имчлүүлж исэн бол таарад хуучин гэмтэлтээрээ яг нөгөө юу мөнгөний сонирхол хуучин гэмтэлтэй тэрийг би архив ухаж байгаа олуулаад гэмтлийн имлэгээр би нөгөө өөрөө байнга имлэг твтэл гэмтлгээд явдаг эмчнэр бага эмчийг тань штт. Тэгээд энэ нөхөр ер нь урд нь хөвтчихсэн зураг байна. Архив угаад үчсэн яг нүдээр хөвтчихсэн баг. Надад хуучин гэмтлээ танаас болсон болгоод тий. За ингээд нөгөө ингээ асуудлууд шийдэж. Асуудлууд бүгдээрээ за 1 жилийн ял аваад гарлаа. За би муу тэг хүн хийгүүд юм сонио. Одоо би хүмүүст хэлдэг юм л да. Өчигдөр авахсан зураг битгий тархаа болоор. Урд нь хэмбэс дандаа санаар. Энэ өөрөөр хэлбэл хүн яг ингээ бие сэтгэлээрээ туулаад ирэхээр яг энэ тухай бодоод идэх юм. Бодхоос өөр арга байхгүй. Аргаа бараа цөхрөөд явж исэн хүн биш тэ. Бурханд залбираад тэ. Гоё имчлүүлээд ирээд. За тэгээд ял хүл идлээд шоронгоос гарчаад тэгэнгүүтээ буцаад дахиад ярих угаад л. Буцаад дахиад л тангараад л. Гараад яс удааг шилэнгэд явж байгаа дахиад л асуудалд орж байгаа байхгүй. Дахиад миний нэг найз шилэнгэд байсан тэдний ээж өнгөрөөд ажил явдлаар нь очивол тэгэл тэнд байж байгаа дахиад л асуудалд орж байгаа байхгүй. Дээр мэрэг. За тэгээд Улаанбаатар руу яваад гисэн би. Бас зүхтаад. Өнгөт. Юу шилэнг. За тэгээ Улаанбаатарт байж байгаа л 2004 онд 2 нөхөрт бүр ингэж сайн үтүүллээ би. За. Цагтаал та. Гавлын нэсийг 5 цуулаад нүдрүүн цус харавтал нүтсэн байт. Урууламд 10-5 2 толгойтой юм шиг автцсан. Нөхөр хэр хийцэн тэнд сууж нүглээ ирүүлж үлгээд тэр цагдаа утгалсан хаав өсөрж орж ирээд. Тэгсэн чи та нэг болоо болцсон сууж тий. Энэ их юм болгосон. Тэр 2 цагдаа л ингэ шүү дээ. Ажлаас наал. Шууд хал. Амьд хал. Ингэж ажиллаа хийдэг юм. Энийг шууд хэмлэгт үзүүл. Гэд үзүүлсэн чинь үзүүлсэн. Хүнд гэмтэл. Шууд хэмлэгт хөвтүүлдэг байхгүй. Гэхдээ би тэн дээр нэг юм харж байсан юм. Яг тэр баригдад очдөг өөрөө апертив жижүүр дөрөнд дуудаж байгаа байхгүй. Хүү инста болохоо ийдсэн ба шүү дээ. Аваа явахгүй болохгүй гэл түргэний юмч. Тэгэнгүүт апертив жижүүр наач цагтаа утгалч. Тэгэнгүүт хайчаад явчих. Тэгвэл наадах битий. Тэгээ яагаад гэвэл би нөгөө аимшигтай хүн харагдаж байгаа байхгүй юу? Тэр миний амнаас мас тэр эмчид бол хамаагүй бахна шүү дээ. Цагтаа утгалсан бол тий энэ бол хүн биш болчихж байгаа байхгүй юу тийм ээ. За тэгээ би хоригдсон. За хоригдоод 2 удаа эмнэлэгт хэвтлээ. 6-7 удаа нугснаас авлаа. Ламаа гэдэг дуранд байсан. Эмнэлгийн дарга нь. Дурандаа болоод тэтгэврт гарсан юм. Тэгээд яасан цэвэршдэггүй юм бэ гэл. Нугснаас үуч цэвэрштэл авдаг юм байна л. За тэгэл дараа нэг магнезиум монитор хийгээл за одоо гайгүй гэл тэгэнгүүт нь би шууд өргөдлөгөөл та урт хөл рүү өргөдлөгөөл тэгэл үлсгэлэн зарлаад үсрээ орчихсон. Ямар өргөдөл? Үгүй би үлсгэлэн зарлаж байгаа байхгүй. Үлсгэлэн зарлах өргөдлөгөө. Үлсгэлэн зарлаад. Намаг гарга эсвэл тэр намаз утсан хоёр үнэ бас хийчих. Тэгэж. Монгол улсын хууль хүн болгоны толгой дээр тэгш үйлчлэх ёстой гэж. Юугасаа ер нь тийм нэг жавж төрлийн хүн л дээ. Жавч. Тэ. Юустай. Тэгээд үлсгэлэн зарлаад орсоход 10 хэдэн жол байсан. Бүгд нэг нэгээрээ тавиал гараад байсан. Тэнд би залбираа суужсан баг. Бас. Бас тэгээд сонсчихсан бурхныг санаал юм те. Тийм. Тэгэл эхний
эхний нэг 5 6 хоног биш тэ хүний хил гожоод ингээ хатдаг байхгүй. За 1 2 хоног хүн үлсэн үү. Тэрийг давна. Тэгээ дараа нь тэр хил гожоо хатчихна. Коридорын парны ингээд гүйж байгаа ус хүртэл ингээл чиглэл сонсогддог шүү дээ. Тэгээд нөгөө яг ингээд ил аркны цаана ингээд аягта цайнууд микрофонд ойртор ах. Аягта цайнууд авчирд ингээд тавьчихна. Ууг гэд. Гэхдээ зүгээр албаар нөгөө нэг Сориод. аппетитийг хөдөлгөөд байхгүй тий. Тэсэл алдуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь би буруу араа суучих шүү дээ. Тэрийг хараадах шаардлага байхгүй. Усууж ус болдгоо юм. Хуурай өлсгөлэн гэдэг чинь зөв, ус зөв. уухгүй шүү дээ. Аа. Тий, хамгийн гол нь эн чинь үхэд чамаагүй гарыг гэсэн бодол байна. Тэ мэ? За юу сонсон чин Баян зүрх дүүргийн хяналтын прокурор гэдэг нэг эмэгтэй ирлээд. За дүүм чи одоо ингэ залуу үхлээ дээ. Үхэх гэж л орсон. Чи одоо маяглаад байлгүй ихлэ өлсгөл мөлсгөлөнгөө тавь. Юу мөө гэж загин чин. Тэгэд би хэрэлдэн үст. Хэрэлдээд л. Дүү үхэх гэж л орсон шүү дээ. Яваач чаман ир гэж дуудсан гойсон ингээл. Тэгсэн гуугаад. Яг нь шүүхийн шийдвэрт очихгүй шүүхийн шийдвэр цагдаад мэдлэн байсан шүү дээ мурдчлаа өрхтөв чинь. Шүүхийн шийдвэрт очиод шүүхийн шийдвэрээс уцтаад байна шүү дээ. Энэ хүн чинь энэ хашаанд дотор өгөх гээд шүү. Анхаараа. Асуудлыг шийдэрээ. Шийдэхгүй л хашаанд дотор өгөхгүй гаргалаа. Шүүхийн шийдвэр. Тэгэнгүүт Баян зүрх дүүргийн прокурор ирэл 9 хоног дээр нэрэл за тэгэл нөгөө 11 хоносны дараа нэгтгэхийн өглөө хар өглөөгөр яг хилцөөлөгдөн гот намаа гаргачих. Миний даралт 60 40 болтлоос. Амьсгалахад хүртэл болоо. Тэгээд өргөөл миний дүү найз хоёр ирээл аваа явсан да. Тэгээ байцаагч ирээ за Хоорондоо тохиролцсон. тохиролцчих. Тэгэл да хамаагүй шүү дээ. Өнөөдөр би амьд яг тухай зодуулж байхдаа би дисгүүгүй юу гэдгийг би бодоод л би дисггүй дээ гэл. Бараг өөх юм байна даа гэж. Би одоо бол дисггүй би одоо. Дисггүй дээ гэл. Одоо ч өрг өөхөр болчлоо таа гэл. Тэгтэл нөгөө нэг юм байлаар юм. Би шалзуур цоогоо. Тэгээ шалзуур би энийг алах хэрэгтэй гэд ингээд бүр ингээд хор буцлаад ингээд тэгээд тухайд би отгоо бодоход энэ дэлхий дээр 2 төрлийн хүч үйлчлээд. За. Тэр үл яг цэвэр нөгөө нэг 3 татдаг бузарсанс. Тэгэл утгал болчихж байгаа байхгүй тэр 2 үнийг. Нөгөө талд нь болохоор юуроос би арга бурхны тухайч бодохгүй. Сөхөж байхгүй. Тэг хүн хичнээн хуваа бодогч вэ гэдэг яг тэрэн дээр харагдан заяа. Би тисгүй дээ. өөрийгөө бодоод. Өөрийгөө бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тэрэн дээр одоо нөгөө шулгоо тодын хүч чинь ажиллаад гал гэдэг байхгүй. Өгөхөөс өмнө өөрөө алчаад. Тэг алчаад өгөх гэж байгаа. Яг ингэж л ажилтдаг юм бэл. Зарчим. Энэ бол бүр яг бодтой мэдрэгдтэй одоо ингээ эргээ харахаар яг тэгжсэн. Тэгэхэд би зүгээр л очиод имлэг твитчих хэрэгтэй байхгүй тий. Зодулсан бол зодулсан шүү дээ. За тэгээд ингээд Сэлэнгээс улс дээр ирэн сурвалжилж хагаад Сэлэнгээс намайг барай явахт нөгөө хэрэг аваад явлаа. Цайрах гэжсэн хэрэг аваад явсан. Цайрах гэжсэн хэрэг маань худахтай зүйл болохоор 230 суучнаар шинэ хуулиар 181-ийн 3 болоод 5 жил нэгсэл. Ялын доод хэмжээнээс доош нь татахгүй гэдэг хууль нь үйлчлдэг болсон байсан. Тэгээд дахиад 5 жил ял авчихсан. Тэгээд 5 жил нэгсээр ял. Тэгээд дахиад суусан уу те? Тэгээд дахиад суусан. За ингээ ер нь бол хоёул бүтэн амьдрал ярьчих гээд байна. За тэгэхээр ингээд явж гин. За Христ итгэл яг таны амьдралд яг хизэнээс тэгвэл яг бодтойгоор ажиллаж эхлэв. Та тэрийг яаж мэдрв те? Ер нь бол ийм юм бэлээ. Энэ бүхэл явцад ямар ч байсан гэдэг нь бол харагдчихэв. Тэгээ одоо би яг энэ цаг мөчөөс би ингээ хараад яваад байхаар байна шүү дээ. Миний хүн ингээд яг боломжтой үедээ сайхан ингээд за одоо ингээд болчлог яндуураад идэм байна. Өстө уучлаарай. Тэгсэн чинь яг болчлоо гэж би гэдэг дээрээ 50 гут л яг л өөрөө унах нөхөө бэлтцэл явж идэг байхгүй. Тэгээд Библиэлд зүрх сэтгэлээ чагна гэдэг дими хаос бичээгүүл байхгүй.
зүрх сэтгэлээ чагна. Сонор сэрэмжтэй бай. Энэ Урьдчилан сэргийл гэсэн үг үү? Библиэлд байдаг шүү дээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг чагна. Одоо би яг юу гэж боддог вэ гэхээр Бурханд хүн итгэхтэй тухайн үед би оюун санаагаар итгэсэн байж. Оюун санаагаар. Одоо бол би тэрнээс хойш би зөндөө зүйл утсан. Манайд тогтоо шаардны хуулийн засаг руучлаа 11 сургууль эргээд бас 2008 онд гарчаад энд бас архичин байж үзлээ. Тэгээд дараа нь 2009 онд би Европ явлаа. Европ явахдаа Библи аваа явсан баггүй л нэг цохиж үзээгүй. Тэгээд хүн яг болчлоо гэсэн нөхцөлдөө өөрөө унах нүхэл малтчихэд юм бэ. Магадгүй би бусдаас илүү бардамндаг байсан байж болно. Энийг би хүлээн зөвшөөрнө. Тэгээд би эргээд санахаар болчлоо. Тэгээд яг энд би усны төрдөгт хэрэгчгүй нөхөр одоо энэ сансрын түнэлийн буудлуудаар явж лээдэг гэсэн. Тэгээд очиод би тэнд Эрнавалт ихлэ Лагунагийн машин хүм надад бэлгэлж байгаа жолоогээр зур гээд. Дараа нь хоёр найз маань Audi A6 гэдэг машин аваад унтсан. Гоё харагдаад харин тийм машин авч унлаа. Тэгээд яг эхлээд гоё. Тэгээд ер нь ингээл дандаа мөнгөтэй байна. 2-3 сар л сайхан байсан тэр машинтай. Яваад хурдны замаар давхаад Монгол дуугаа сонсвол. Тэгтэл цаанаасаа нэг л Европ болохоор та ажил хийж ирсэн юм уу? Үгүй шүү дээ. Тэр чинь тэр үед чинь нийтрэл монголчууд бүгд л хулгай хийдэг гэсэн шүү дээ. Бэлэг Голландд, Швейцарт байдаг эмэгтэйчүүд, за зарим нэг Франц, Бэлэгт байдаг эрэгтэйчүүд парк ажил хийн. За зарим нэг цагаан ажил гэж ярьдаг байхгүй. Айл ингэр цэвэрлдэг шүү дээ. Ер нь бол дийлэнх масаараа хулгайч байсан юм аа. Үнэртэй бас. Одоо нөгөө Шишидо, Ланком гэдэг одоо тоснууд байна шүү дээ. Шанелийн тос мос. Энэ сахлын жилетний 90 хүртэл авна. Одоо энэ тэгж тэгээд тэрнийгээ зараад мөнгө олоод гэсэн үг. Гэхдээ ер нь бид нар дандаа үнэртэй бас. Тэгээд би ч нөгөө хулгай хийж чаддгүй төрлийн хүн юм бэл. Машин барьна. Нэг бол кемп цэвэрлэн. Үнэн шүү дээ. Чи одоо хулгайг нь хүмүүсийг та машиныг барих юм. Гэхдээ тэгнэ. Машин барьна. Хулгайг хоёр хүн хийн. Тэгээд тэрийг авдаг хүмүүс бас байна. Тэр хулгайлаад ирснийг аваад хүмүүс байна. Сүлчээ бий болсон. Сүлчээ бий болсон. За тэр бурхан байсан Холланд руу. Тэгээ би хамгийн сүлд 2 удаа бас эрэгтэй эмэгтэй 2 хүнийг алхаж шахсан би. За согтуу. Тэгээд дараа нь яас. Огт хийгээгүй иргэдээ би жил 3 сар суусан заяа. Дахиад Францын шоронд. Францын шоронд бүр. Тэ. Мандат богод манайхар бол цагдаа орох шалгалтын хугацаа. Лес Асис гэдэг шүүхийн шүүгч нар камертай бичлэг гэдэг шүүгч нар өөрснөө байцаалт авдаг. 2 юм 3 сар 4 сар болж нэг байцаалт авдаг. Тэгээд тэр өөр Монголд нэг орчуулагч охин байсан. Эхний 2 байцаалтан дээр надад бол айгүй дургу харагдаад байгаа байхгүй. Хандаад байгаа байхгүй. 3 дахаас нь таныг би өрөвдөөд ах юм ахаа гэдэг. Яагаад үгүй юм. Хил сэргээр сууж ийн би. Тэгтээ надад яг юу бодогдсон бэ гэхээр би урд нь хүнийг би алах шахчаад би ингээд ягаад ч өнгөрцөн. Тэгвэл над дээр хариу нэрж байгаа байхгүй маа гэд. Өөр юм дээр ингээ хэлсээр гүтгэгдээд. Тэ. Шударгын үед бол шударгаас л хэрэгжиж гин гэж та бодсон байж тээ. Ерөөсөө л яг нөгөө тарснаа хураана гэдэг чи ирж гин. Тэгэхээр нөгөө хийгээгүй хэрэг дээр орчхоор сэтгэл зүйн хувьд юу ямар байх вэ? Үзээ ядалт байжсэн болоод урагтаад тэ сүлдө хүлэн зөвшөөрч. Тэр үед та Библи одоо Бурхны талаар би тэгэхэд л би анзаарч байгаа. Би нэгч Библи би сөхөж хараагүй. Дахиад бас нэг уналтын цэг дээр очингуудаа дахиад эргэл бурхан л удагдчих байгаа байхгүй юу?
Амар. Тэгээд би дараа нь 2014 онд би Монголд ирж байгаа. Монголд ирээд за одоо тэгээ ер нь бол баруун амьдралаа ирж ин төө. Тэгэл буцаад Монголд ирээд ууж итэл тэгэл бүр хаад л ингэ солиорол явж байгаад бүр ингээл биш орц бодолоор хондог архичи хүртэл болж үтсэн. Үнэн хизээж худлын дор ордгүй. Худал хизээч үнний дээр гардгүй. Хүний амьдрал дээрч тэр. Ер нь бол бид нар хүссэн ч Иесуссэн ч бид нар нэг л ханд тулна. Тэр нь үхэл. Хүн төрлөختөн хүссэн ч Иесуссэн ч Бурхан анхдагч байсан байгаа. Байсаар байх болно. Энэ бол анхдагч. Энэ бол ялтч хүн. Сэтгцийн өвчин ямар угшилтай яагаад ингэдгийг мэддэг тийм сэтгцийн мэрэгчлэлтэн сэтгэл зүйч одоо юу гэдгийг доктор профессор нэгч байхгүй. Тэгвэл Библийн Яков ном дээр байдаг юм байхгүй юу? За. Сүнсний бохирдол гэж. Би нойргүй болдог. Хүнтэй муудалцсан те. Хүнээс нэг хурамгүй үг сонсон те. Бүр мартахгүй зэ. За тэгж яgal заавал нэг юм болдог биш. Заавал нэг хариугаа авдаг гэж юу? Тэ. Бүр ерөөс бүр ингэж бодож явж. Дээр нэг намайг тэглэв гэл. Ингээ бодогдоол яваад энэ зэ. Тэгж яgal нэг юм болно. Тэгээ би бүр ундаг байсан ингээ боддоо. Татаж ундаг гэж юу? Үгүй хийхгүй яах. Би тархинд 2 удаа хийш болсон шүү дээ. Хийж хавуулна гэхээр яах вэ? Нугснаас ус аваад агаар шахчихдаг байхгүй нэг. Наалдц гэдэг юм салгаж. Одоо тэрийг хорцсон гэсэн шүү дээ. За. 2 удаа тийм том юм хийлгэжсэн байна шүү дээ. Тэгэхээр эндээс зүгээр л энгийн миний амьдрал дээрээс харъя. Дүгний л тойл. Бурхан байгаа гэж хэлэхээсээ байхгүй гэж хэлэх нь хэцүү. Байхгүй гэж хэлэхээсээ байгаа гэж хэлэх нь амархан байна. Тэгээ бид нар өөрснөө энэ амьдралынхаа эзэн мэтээр аашилдаг байхгүй. Та ч гэсэн бас яг тэгж тэгжсэн. Ярих юм байхгүй. Яг тэгж жагаад гэл унаал төлдөө өрөөд ирэхээр эргээл бурханаас нь нөгөө нэг ханаа дахиж мөргөл. Одоо ингээд хин нэг оронд одоо бас арцсангүй өөр болжээ. Хин нэгний оронд би өөрийгөө тавьдаг болсон юм байна. Хин нэг чин сэтгэлээсээ сонсдог болж. Тэ ганцхан айх зүйл маань. Би яг зүгээр нөгөө итгэдэггүй хүмүүсийн амьдрал чи өөрөө хуйлтай шүү л гэж яриад идэг болохоос бурхан байгаа шүү л гэж тойроо утгаар хэлээд байгаа байхгүй. Тэр шууд бурхан гэж ярих юм бол үзээгүй хүмүүс итгэхгүй. Надад нэг чанар байдаг юм аа. Одоо өөрийн маань хэвшилэх хүү дээ. Би айгүй их юм боддог. Бүр багасаа тийм. Яагаад гэсэн асуулт дандаа тавьдаг хүрт. Шалтгааны нь олох гэдэг. Энэ яагаад юм байгаад. Тэгвэл та яг тэр амьдралынхаа одоо хүнд хэцүү нөхцөл донд олон удаагийн уналт дундаа бас яагаад гэдэг асуултыг дандаа асууж байна. 2014 онд та Монголд ирсэн байх үедээ одоо Европоос хүрээд ирсэн байх та тий. Тэр үед бас дахиад унсан байна шүү дээ. Дахиад арх уусан байна. Арх уусан. Тэр үед бас дахиад яагаад гэсэн ойлгомжтой. Яагаад гэсэн. За тэгээд дараа сонин орц бодолоор хүртэл хоноол өнжөөлтэй гэр оронгоо. Тэгтээ би дотроо бодож байсан тий. Ингэж яваад тахтай яагаад. Нэрэ биш шүү. Тэгээд би мөн л залбирч байгаа байхгүй. Дахиад тэндээсээ. Тэгэл миний дүүгийн нэг энэ газар байшаа 2 байсан юм аа. Тэрийг янзлал. Тэгэл юу нэг гэрээсээ гарахгүй. Тэгэл тэндээ байж идэг. Тэгтээ би яг дотроо яг юу гэж бодсон юм бэ? Юу гэж залбираад идэг гэсэн юм бэ гэхээр хүн ганцаарддаг л байхгүй юу? Гэр бүлтэй болгож өгөөч. Хүүхдээ санаа хүүгээ. Одоо би бол 30 хүрсэн хүүдээ хүүгээ нэг санаад ах нь хаашаа, санаа зовоодах нь хаашаа. Миний хүү том хүү бол өөрийгөө бүтээсэн ирэх хүн гэж би боддتي.
Нэг аавын нөлөөлөл энэ төр байгаагүй. Байгаагүй шүү. Яг үндэ ээжийн нөлөөлөлч тэр хар багт нь байгаагүй. Ээжийнхээ дүүнэр дээр л ус. Ээж нь Европ яваад өгсөн амьдралын мөрөөгөөд. Би үл шоронгоор яваад л нэг л бүтэхгүй нөхөр. Гэхдээ би ямар ч хүнд хэцүү нөхцөл би яриад байдаг л байсан юм л одоо ч холбоотой л. Одоо би нэг санаа зовдгүй итгэдэг гэсэн үг. Хүүдээ өөрийгөө бий болгосон эр хүн болцсон юм байна. Тэгээ би яг нэг өдөр нэг л өдөр би хүнтэй амьдралаа холбоол хүүхдтэй болол ерөөсөө шууд амьдралаа холбоол одоо хоёр хүүхдтэй аав ээж байж. Одоо хүн бурханд итгэхтэй бурханыг мэдрэхтэй тархиараа биш ээ. Зүрхээрээ мэдэрч зүрхээрээ итгэдэг юм байна. Өөрөөр сүнсээр гэсэн. Энгийн хүмүүс ойлгохгүй баг. Ойлгох нь ойлгох баг. Яг зүрхээрээ залбираад эргээд харахад залбирлыг чи хариу ирсэн байдаг. Тэгээ сүлд нэг охин гараал тэгэл гинтхэн би яг яагаад энэ вэ? Энд чи над дээр зөндөө үүрэг хариуцлага ирсэн байна штэ. Нэг мэдсэн чи би чи бүрэн амьдралтай болсон ба штэ. Юу вэ энэ чи энэ архитарс одоо юу вэ? Би ямар ой хийсэн нөхөр биш. Тэгэл би эргээ бодно. Дандаа миний амьдрал дээр бурхан орж ир тусалж намайг бурхан үндилгэжсэн байгаа байхгүй юу? Миний сайнх биш ээ. Огт биш шүү. Тэгээд энэ санамсаргүй азар тохиолдлын гэдэг үгсийг би бүр үгсийн сангаас аваа ичмэр санагдтыг. Дандаа шалтгаантай гэж юу? Бүх зүйл шалтгаантай. Бурхан гурван чанартай гэж байгаа. Тэр бүгдийг мэдэн чадна. Хаасаагүй нэгэн цагт нэгэн зэрэг оршино гэж байгаа. Одоо би залбирдаг. Гэтэ би бурханд итгэдэг гэдэг. Өнөөдөр би төгс гимгүү ариун хүн гэж огт хэлээгүй. Би бодлоороо үгээрээ би унсаар л унаад би залбираад гимшээд. Бурхан намайг яаж өөрчилсөн юм бэ гэвэл миний зүрх сэтгэлийн хандлагыг л өөрчлөе гэсэн. Зүвийн үржимсийг л энэ ч суглахсан. Тийм байдаг. Бүр дотроос гэсэн үг шүү дээ. Тэг. Эзэн байхдаа би нэг хүний амьдралыг сонсоод хоолоо зангирч ирсэн. Эзэн байхдаа би нэг кино үзээд үйлээд идэг байсан. Одоо би харин бурхны тухай бодоход хоолоо зангираал сонирн болдог шүү. Амьдралаа бас бодохоор, түүхээ бодохоор. Ер нь бодохоор л хараавал 4 эрчим ерөөл 1000 эрчим ерөөнө гэдэг үгийг миний амьдрал дээр би ил болсон. Тэгтээ одоо тэр хараалт тасардаг юм байна гэдгийг ч бурхан надад харууллаа. Хүний амьдралд 3 төрлийн хайр байдгийг гинлээ. Грекээр агапе, филос, эрос гэж хэлчихсэн баха. Тухай би тэг санаж байна. Тэ. Филос, агапе, эрос. Энэ эцэг гэхийн хайр, эхнэр нөхрийн хайр, энэ одоо бурхны хайр тий. Хамгийн агуу нь бурхны хайр. Эцэг их хүүхдүүд хайдаг. Тийм байж болно те. Тийм байж зөндөө байна. Зөндөө шүү дээ. Тэгээ ялангуяа одоо бол бүр илүү илбэг болчлоо дөө. Хүүхдүүд эцэг үлтоодог. Энэ буцдаг. Энэ тугуулгын чачиг хайрахгүй. Буцна. Эхнэр нөхөр нёгийг хайртай гэчээд зүрх сэтгэлээр нь тоглоод тэгэхэд жинхэнэ хайр гэдэг чинь маш ховор зүйл гэдгийг би араа айгу сонио иймэрхүү зүйлүүдийг анзаараад идэг байхгүй. Би тийм бавгүй лавгсрангуй гол би ерөөсөө зүгээр яруу наригч гэж харддаг энэ хүн судлаач их санагдаад идэв надаа. Хайр сэтгэл гэдгийг бүгд мэднэ. Би үдсэн гэдэг боловч харамсалтай нэг их мэдрэлгүйгээр өөд болчдөг гэж байгаа байхгүй. Уул нь хэлдэг. Гэхдээ мэдэрч чадаагүйгээр өөд болчдөг. Зүгээр би үдсэн штэ гэдэг. Хайр үдчихлээ гэж андуураад байдаг. Харин гэтэл тэр хайр гэдэг юм чинь тийм л ховор зүйл байх нь штэ. Ховор тохиолддог хүнд. Бурхантай нэг тэгвэл одоо хайрлсан гэж бодож байна та.
хайрлсан бол одоо би ингээд амьд байж гин гэж би гэр бүлтэй байж штэ тий. Тэгээ бурхан бодтоор яаж надад хайраа үзүүлсэн бэ гэвэл штэ. Надад 3-3 бэлэг өгсөн. Одоо 2 надтай байгаа. Би тэднийг юутай зөвлөе? Энэ бол бэлэг. Тэгэд бурхан яг агапе гэдэг хайр чинь болцолгүй. Чи хөөрхөн байвал, чи том отоо байвал, чи онц сурдаг байвал, тэ? Тэгжээж авьяаслаг байвал гэж болцол тавихгүй. Чи хүн. Чи миний бүтээл учраас. Буцашгүй гэдэг нь хизээж чамаас би хайраа татахгүй авахгүй. Чи над руу эргээд харах юм бол би чамайг хайрлнаа гэж. Энийг миний амьдрал дээр баталсан. Тэгэхээр яг хүнд хийсэн нөхцөл байдал болгондоо эргэж харах болгонд бурхан байж л идэг. Тэгэл таныг дахиад хайрлаж исэн. Тэр болгоныг та өөрөө мэдсэн гэсэн үг байна шүү дээ, тий. Мэдрүүлсэн. Надад шалтгаалах юм байхгүй. Энд би гэдэг ухагдах юм байхгүй. Бурхан гэдэг л ухагдах юм байгаа байхгүй юу? Таны амьдралд одоо яг энэ амьдралын чухал мөчүүдэд бас ингээд таны хажууд байгаад бурханы талаар танд ярьж өгч ирсэн, тий. Есүс Христ рүү одоо таныг ортулж исэн. Түрүүн та хэлсэн манай нэг найз одоо нар мандах дондруын тий. Дондгийн нар мандах. Дондуын нар мандах гэж. Тэгээд тэр үедээ та бол шоглож ирсэн одоо шоолж ирсэн. А сүүлд болохоор та тэр хүнийг ойлгосон уу? Хүлийн зөвшөрч байгаа. Гэхдээ би олон жилийн дараа шүү. Яг үнэндээ. Та тэр нөгөө найзтайгаа ерөнхийдөө сүүлд бас холбогдож за тэгээд одоо бас хэрхэн нөхрөлж байгаа тэр талаар бас жоох хуваалцаач. Гэхдээ би нөгөө бүтээсэнд найзгаа сүм дээр яваад очиж чинь. Одоо хоёр ч найз маань одоо сүм толголоод удирдаад тий. Ингээд адилхан л тантай хамт буснуулж явсан хүмүүс буснуулж явсан. Тэгээд би сая нөгөө дарханд нэг тэмцээн болоод манай үеийнхэн болохгүй юу. Уулзлаа. Тэгсэн чинь нэг залуу тэгж явчихлаа. Бидний үеийн нөхөр тэд нар яг зүгээр жоох ууж идэл тэмцээний наан цагур тий. Ууж идэл тэгж явах. Та нарыг бол ер нь Багдад тэр шоронгоос салахгүй тэгэл ингээд шоронгоор явал дуусна гэж бодчихсон. Юу арихтаарс болоод ингээд сони юм да гэдэг. Гэтэл бид гэж юм байхгүй л байхгүй яг үнэндээ бол. Өнөөдөр магадгүй бас яг тань шиг нөхцөл байдал биш байж болно. Гэхдээ ингээ бас нэг алдаж өндөд байгаа юм уу? Эсвэл за би бас ингээ баларчлаа да тий. Одоо ер нь амьдрал ингээд богиносцсон да, дууссан да. Одоо ингээд ер нь би дуусчих шиг байна да гэдэг ч юм уу. Одоо бол би сэхнэ гэж байхгүй дэ гэж бодож байгаа юм байж болно шүү дээ. Яг тийм хүн тандаад та юу гэж хэлэх вэ? Надад аюу их олон хүмүүс чат бичдэг. Би тэр нэг хүрэн баавга гэдэг нэвтрүүлэгт нь яриа өгсөн юм аа. За. Би сургамжуулаад айгуу гоё тий. Гэхдээ сургамжуулаг л гэж бодож байхгүй юу. Тэгээ ер нь бол миний бодол нэг ч гэсэн залуу гэр бүл. За ер нь бол гэр бүлтэй. Бити салаасаа үр хүүхэд бити өнчрөөс гэж би бодоод байдیں۔ Тэгээ би бүх хүмүүстэй ингээд хүн ярих гэд хичээдэг боловч өөрөө ядардаг байхгүй юу. Тэгээ би одоо бурхны талаар огт ярьж байгаагүй тэр хүмүүст. Миний дөө золиосгүй амьдрал гэж байхгүй төвч өөрийгөө хугал энэ дэр төвчээр л хэрэгтэй гэж яриад байдаг байсан болохоос яг цорын ганц үнэн болвол туслагч нь энэ амьд бурхан. Таныг одоо өөрөө яг хүлээн зөвшөөрж байна те. Мэдээж яг хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ яг тэр хүмүүс тэгж хэлвэл илүү дээр гэдгийг. Тий одоо харин таны юугаар би ингээд дамжуулаад хэлье. За. Миний тэр морфи субтекст те одоо тэр элдв ханга архитарснаас холдоход юу нөлөөлж юу надад хүч өгсөн бэ бурхан. Ариун сүнс. Морфин субтекст гэдэг нь нөгөө түрүүний мэдээ алдуулагч. Бас архинаас гадна өөр донтолтууд тань зөндөө байсан гэсэн үг. Гэхдээ архинаас гадна тэр морфин гэдэг чинь хард тамхишүүд 75% л гэж ярьдаг л байсан шүү дээ. Тий. Тэгээд хайсан. Гэхдээ би залбирлын хүчээр хайсан шүү. Сэтгцэн эмчнэр бол ийм хүн байдгүй маа. Гарч чадахгүй тэгээд өөд болдог гэл ярьдаг. Манай линхой амжилтгаар мундаг байна. Мундаг миний мундаг биш байхгүй. Миний мундаг гэж юм байхгүй. Энд би гэсэн ухагдах юм бол байхгүй шүү. Өстө уучлаарай. Аны шалтгаан нь болохоор шалтгаан бурхан надад өөрийгөө таниулсан байна.
бидний амьдрал төгс төгөлдөр төлөвлөгөөн дотор явдаг юм бэ. Хэрвээ хин нэгin ямар ч нөхцөл байдлаас түүнийг харах юм бол тэр хүн ч гэсэн туслах уу те. Тэр хүн тийм ээ бурхан минь та одоо би нөгөө цөхрөнгөө бараад л те одоо ингээд анх сүмийн хаалгаар яваад орсон шүү дээ те. Тэгэд би тэгэхэд яг зүгээр үнэхээр л зүрх сэтгэлээсээ надад тусалдаг ямар нэгэн нэр бурхан байдгийн болов гэж би ингээд ирэн хайгаал орсон байгаа байхгүй юу. Тэгэхэд миний энд үрээс суулгасан байт юм бэ. Зүрхэнд нь. Тэ. Тэр сүнс надад тэгээд тэр тайвшрал гэдэг чинь би нөгөө одоо ингээл дэлхийд дээр Библийг л зөвхөн Библи судлаад байж байгаа хүмүүс байдаг гэсэн шүү. Тэгээд тэр бурхны үг учраас 66 жижиг хэсэгтэй 2 судрагаач тэ шинэ ба хуучин гэрээ тэ. Тэрийг л судлаа байж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ үл яг л цэвэр сүнсээр бичигдсэн хөлгөн судар. Хин нэгний оронд өөрийгөө тавиад идэг болдгийн. Өөрийгөө хугална гэдэг чинь бас алаан байхгүй юу? Одоо та тэгэхээр хүмүүс ингээд танд амьдралаа яриад ийм хэцүү нөхцөл байдалд орлоо энэ төр гэд танаас бас тусламж хүсэж штэ та энэ бүхнийг даваад гарсан гэж. Тэр үед та ярихгүй бурхны тухай яриаггүй шүү. Уучлаарай. Одоо яг энэ танаа нэвтрүүлгээд амжилт хэлж. Надад би гэдэг ухагтхан байхгүй. Надад тусалж исэн зүйл бол тэр эцэг ариун сүнс. Христ гэл тэгэхээр л хүмүүс ойлгодгүй юм шиг байна л да. Зүгээр ингээд үхэл нь хүртэл учир шалтгаантай байсан байгаа байхгүй юу? Өөрийн цорын ганц хайртай хүүгээ бидний аврагчаар илгээсэн гэхээр л хүмүүс нь өглөр сонсож байгаа юм шиг болоод л тий. Гэтэл тэр уулан дээр гараад цусан туслууд ингээд урсаал тий. Энэ хүний хялгсан судсууд хагараад ингээд хөлсний сүвэр гоожд юм байна. Ийм амар санаа зовлт. Тэгэхдээ бид нар санаа зовлтыг. Тэгээ тэр чи хэлмэгдсэн тийм ээ? Гимгүү мөртлөө. Хэлмэгдэлтийг. Тэгээд ичхүр сонжуур тэр ингээд нүцгэн байсан гэдэг юм байл шүү дээ. За тэгээ нөгөө доромжлол нөгөө өргөстэй титэм тий. Тэгээ загалмаагаа өөрөө явж байгаа хүнд хүчрийг. Тэгээ хамгийн сүүлд загалмаа дээр үхээд дахин амьлаад үхлийг ялаад бидний аврагч гэж. Ингиж тэр үеийн түүхч Йосеф биш. Тэгээ тэр ташуурдуулаад махан урагтаад хавиргын цаанаас ингээд уушгин амьсгалж байгаа нь харагдчихсэн тэгт үхээгүйсэн гэж байгаа байхгүй. Тэр үеийн түүхт Йосефис гэсэн баха. Йосефус, Израилийн түүхч Йосефус те. Йосефус мэдгүй. За тэгвэл 2000 оны хавьд тэгж би сонсч байсан юм аа. Учир утга та. Учир утгагүй зүйл энэ хүний амьдрал дээр нэг ширхэгч байхгүй. Тэгээ би ер нь хүмүүст нэг ингээд л хэлэхэд амьдралтуудыг амгаараа. Библи хэлдэг шүү дээ. Мөнхөг хүмүүсээ та нар би маргааш тэр хот руу яв, тийм наймаа, тийм юм хий. Бурхны хүсэл мөн болвол та хийж л таараа. Нүдэн тарагдахгүй, гарт баригдахгүй, мөртлөө боддоор оршиж байгаа зүйл бол бурхан. Өөрөөр хэлбэл бидний анхдагч. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд бас яг энэ бурхан хэрхэн ажилласан бэ гэдэг талаар энгийн нэг Христ итгэж хүний өнцгөөс өөрийнхөө амьдралыг гэрчлэл болгон яриач гэж ураад тэг яриуллаа. Таныг бас ингээд цааргалалгүйгээр ирээд бас өөрийнхөө амьдралыг бидэнд ингээд хуваалцсан. Баярлалаа. Яг үүндээ хүн амьдралд итгэхэд хэцүү эсвэл амархан гэдэг шалтгаанаас биш. Яг үүндээ итгэхэд амархан зүйлсч зөндөө олон байна. Итгэж хэцүү зүйлсч гэсэн зөндөө олон байна. Харин шалтгаан нь үнэн үү гэдэг байх ёстой маа. Яг үнэн байх юм бол харин итгэх талаар бид нар нухацтай бодох ёстой гэсэн тэр зорилгын үүднээс итгэмээргүй гэхдээ үнэн үү гэсэн энэ подкастыг хийж байгаа. Тэгэхээр итгэмээргүй зүйлсийг та сонссон бах. Гэхдээ үнэн үү гэдгийг бас ахын амьдралаас бас өөрөө ойлгосон бах. Харин таны амьдрал яах вэ? Энэ талаар бас бодож үзээрэй. Тэгээ дараагийн подкастаар эргэн уулзцгаая.